Эрүүл мэнд спортын яамны шуурхай удирдлагын төвийн мэдээллээр Улаанборхан улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын байдал энэ сарын 15-ны өдрийн 15 цагийн байдлаар 139,500 гаруй иргэн хамрагдсан байна. Харин Сүхбаатар дүүргийн хэмжээнд зорилтод бүлгийн 33,000 иргэн байгаа бол үүн дээр 13 ихтэй сургуулийн 46,599 оюутан нэмэгдэж байна. За яг ихтэй сургууль дээр бол нэг баг маань дунджаар өдөрт 1,000 оюутан вакцинжуулахаар ингээд төлөвлөөд хүний нөөцөө төлөвлөөд ажиллаж байна. Яг хороон дээр тийм ээ яг дүүргийнхаа нутаг дэвсгэрт хороон дээр бол бид нар нэг 100-аас 150 хүн дархлаажуулж байгаа маань өөрөө их цөөхөн. Ягаад тэгэхээр энэ 18-аас 30 насны иргэд маань их хөдөлгөөнт хүн ам байдаг. Одоо манай дүүрэгт амьдардаг иргэн маань Баянзүрх дүүрэгт жишээлбэл ажиллаж байдаг тийм. Мөн одоо энэ хамрагдах насны иргэд маань шилжилт хөдөлгөөн ихтэй учраас биднэрт баригдаж бас өгөх нь их ховор байна. Тэгээд одоо хорон дээр байгаа ялангуяа энэ дүүргийнхаа 18-аас 30 насны залуучуудыг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ тийм ээ нэмэлт дархлаажуулалтанда бас хамрагдaltaа нэмэгдүүлэхийг энэ ташрамд уриалж байна. Дархлаажуулалтанд 18-аас 30 насны жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдахгүй мөн вакцин хийлгэснээс хойш сарын дараа жирэмслэх заалттай юм а. Вакцин хийлгэсний дараа анхаарах залтууд нь хүүхдүүд 3 хоног усанд орж болохгүй, даарч болохгүй, бохир гараар маажч болохгүй. За октод дээр гол анхаарах юм нь сарын дотор жирэмсэлж болохгүй гэсэн заалт явж байгаа. За яг хөө мэдээж энэ хүүхдүүд даарах усанд хүрэх тохиолдол хавдан бохир гараар маажсан байх юм бол мэдээж эн чинь вакцинд уруул өгөн хавдан тий нэгсэндээ өөртөөс нь шалтгаалсан зүйлс гарч ирж байгаа. Тэрнээс мэдээж өөр нөгөө энэ вакцинаас болоод өөр янз бүрийн тийм өгөх уруул өгөх юм бол байхгүй. Тийм учраас тодорхой зүйлсийг нь анхааруулж хэлж өгч байгаа. Вакцина хийлгэсний дараа та 30 минут эмнэлэг дээр эмчийн хяналтанд байх шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна. HTV-ийн сурвалжлах бат шинжлэх ухаан технологийн их сургууль дээр хийгдэж байгаа дархлаажуулалтын ажил дээр очиход оюутнууд дугаарлан зогсож байсан. Харин явуулын багийн мэдээлснээр оюутнуудын идэвхийг сайжруулах хэрэгтэй байгааг тайлбарлаж байна. За сургууль дээр хийлгэхэд итгэх нь арай гайгүй байна. Яг оюутны байранд очиод вакцин хийхэд бол нэлээд хүлээлттэй. Зарим оюутнууд нь нөгөө юунд төгсөлтийн баяртаа явцсан, зарим нь шалтгаан хилээд ирэхгүй жоох оюутны байраар хамралт муутай, оюутан хүүхдүүд жоох мэдээлэл муутай юм шиг надад санагдсан. Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийтдээ 79,500 гаруй иргэнийг дархлаажуулалтанд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Харин Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв нь зорилтод бүлгийн 7,000 иргэнд вакцин хийхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар дархлаажуулалтын ажилд иргэд идвэх султай оролцож байгаа учраас 18-аас 30 насныхан бүгдээрээ Улаанборхны эсрэг дархлаажуулалтанд хамрагдах хэрэгтэйг уриаллаа. Иргэдийн идвэх оролцоо яхан сул байна. Ер нь өөрийн диплом одоо зурагт ороод бүх хүн мэдээлэл авсан байгаа ч гэсэн ирж хамрагдах тоон биднээс байна. За хамгийн гол нь нөгөө энэ манайх албан байгууллагууд ялангуяа эртний сургуулийн идвэх оролцоог сул байна. Сургуульд вакцин хийгээд очих гэдэг бол оюутнууд нь зугтж जैन, зарим нь алга болж जैन, шалгалж үлгэн тардсан гэд иймэрхүү байдалтай байгаа учраас эртний сургуулиуд бол одоо хариуцлагаа өндөржүүлээд бүх оюутнуудаа хамруулахаас дээд газраас нь одоо энэ бол тушаал заавар өгөх ёстой байхаа. Энэ ирсэнлээ тэгтээ зарим сургуулиуд маань одоо оролцохгүй. Зарим сургуулиуд бүр тардсан байгаа тохиолдолд манай хамралт бол цөөрөд байна. Улаанборхны эсрэг дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр ойр дотныхоо хүмүүсийг халдварт өртгөөс сэргийлэх боломжтой гэдгийг санах хэрэгтэй юм а.